Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ. За сайн байцгаана өрхөм үзэгчдээ. Соёл кафе нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн соёл кафе нэвтрүүлэгтээ би энх болдыг урьж ирүүлээд байна. Энх болд маань одоо их тийм универсал олон талын авиас бэлэгтэй. За одоо орчуулагч, за дуучин, хөтлөгч. За гэх мэтлээ ингээд одоо сурах маягтай. Гэхдээ яг би бол буруу яриаггүй гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр энх болд маань одоо ийм олон талын одоо үйл ажиллагаа явуулах тийм чадвар, мэдлэг, боловсралтай юм залуу учраас би их хөндлөж одоо битээр бас олон өнцөгт асуудлаар яриа нийлдэг нэг юм хөгшин залуу хоёр байна. Тэгээ яг энх болдыг би юуныхаа яриаг Авто соёл гэж нэвтрүүлэг channel 11-ээр хийгээд байгаа. Тэгээ авто соёл гэдэг тэр соёл гэдэг үг өнөөдөр манай нэвтрүүлэгт бол бас нэг одоо гол тийм сүлд үгнэ гэж ойлгож байна. Бид бүх нийтийн соёлын боловсролд зориулж гэж малгай доор энэ нэвтрүүлэг маань явдаг. Соёл урлагийн газартай хамтран соёл урлагийн газар бол ерөнхийдөө сүүлийн үед маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж одоо бүх нийтийн боловсрол, соёлын боловсролыг дэвшлүүлэх талаар олон цогц арга хэмжээ одоо зохион байгуулж байгааг манай үзэгч олон бас харж байгаа, ажиглаж байгаа. Тэгэхээр би энэ яриагаа авто соёл гэдгээс эхлэе гэж бодлоо. Яагаад энэ нэвтрүүлгийг хийх санаа төрөв тий? Гэдэг байна. Эхлээд мэдээж үзэгчдтэйгээ мэдлээ. За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Авто соёл нэвтрүүлгийг хийх болсон шалтгаан бол автомашины талаарх зөндөө бол нэвтрүүлгүүд байдаг. Тэгээ бид нар ягаад ч авто соёл гэхээр зэрэг хөдөлгөөний соёл яриад их л дээ. Би эндээ зам тавьж өгөх гэдэг юм аа. Тэгтэл нэвтрүүлгийг хийхээ санаа төрөө бидний би бас радиод бас нэг хэсэг хийж байсан юм. Санаа нь юу вэ гэхээр зэрэг автомашин сонгохоос эхлээд хүн яг ингээд нэг юм өөр нэг юм бэлэн болдго юм билээ. Жолооч болох шийдвэр гаргахаас ахуулаад гэдэг юм уу та. Амьдралын нэг өөр хэм маяг басгүй мэрэгжил шүү дээ тэр чинь нэг ясна тий. Тэгээ амьдралын нэг өөр хэм маягт орох гээд ороод их бэлдээд эхэлж байгаа учраас тэр нь бэлтгэх л ёстой юм билээ. Гэж одоо харсан байхгүй. За тэгээд усуу юу гэдгийг нэлээ юм үзээд ингэ байж тал нөгөө энэ дэлхийд амьдралыг өөрчилсөн их олон одоо бүтээлүүд байна л да. Хүмүүсийн өмнө гараар бүтсэн зүйлүүдийн нэг нь автомашин. Авто одоо болж таарч байгаа. Авто гэдэг чинь одоо өөрөө явагчл гэсэн үг шүү дээ. Өөрөө тий автоматар гэсэн. Тэгэхээр зэрэг тэрийг ингээд үзэхээр бид нар ингээд янз бүрийн соёл юу гэдэг түүхүүдийн мэднэлтэй хамгийн анхны мотоциклыг Готлиб Даймлер унлаа гэдэг ингээд гих мэтлэн Mercedes Benz хамгийн анхны машиныг хийлээ. Тэгтэл Ford гэлээ гэдэг ингээд түүхүүд энэ бол одоо үйлдвэрлэлийн түүхүүд нь болж байна. Тэгээд ингээд авто орж ирснээр бидний амьдралд маш их өөрчлөлт орсон гэдгийг үзүүлэх гэдэг. Тэгээд тэрнтэйг л бид нар зөгчж амьдрах хэрэгтэй юм аа л гэдгийг л харуулах гэсэн. Тэрнээс гой машин гэдэг юм уу те тэр бол тустай бас асуудал болоо гэж. Энэ чинь саллалаад маш олон асуудал байна. Манай энэ ярилцлага маань тийм харилцсан ярилцлага юм байгаа шиг. Тэгээ манай үзэгч олон сонирхол манай энх бол одоо FM хамгийн алдартай одоо FM 88 хэдэл 11.3 байсан. Үзэгч олон бас хоолоогоор нь таньж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ FM руу ярихад биш үү? FM өнөөдөр энэ одоо тэр авто гэдэг ухтгуунтай холбогдоод маш их чухал үүрэгтэй байна. Өнөөдөр төвчрэл маш их байна. Тэгэхээр энэ дээр бодвол та нар бас нэлээд бодож бодлого энэ төрөө боловсруулж ийсэн болоо л гэж би таамаглаад байна. Тийм ээ. Монгол улсад явдаг автомашинуудын 90% нь буруу талаар үлдээ. Тэрэнд нэг 4 долгион л явдаг. За тэгэн гоодаа юу гэдэг нь өдөрт 400 мянган машин автомашинтай зам дээр гардаг гэхэд яг 5-аас 8 цагийн хооронд эсвэл өглөөний юунд бол тэд нар ихэвчлэн бүгдээрээ нэг төгжирч байдаг. Зам дээр төгжирч байдаг тий. Тэгэхээр зэрэг тэр 4 долгионыг ингээд сонгож юу гэдгийг сонсох шаардлагатай болно. Тийм ямар нэг юм хийх хэрэгтэй. Тэгэн гоо тэр 4 долгионоос л одоо юу гэдгийг хүмүүстэй хажууд нь сууж байгаа юм шиг ярилцгал тийм зоригтой
бас нэг соёл. Тий, бас нэг соёл гэдэг байна. Нэг хүний тэгж одоо төгжирж сэтгэл санааны янз бүрийн бохомдол одоо юуг нь зөөлрүүлэгч гэдэг юм уу? Янз янзын бодол байна шүү дээ. Тий. Тэгээ сайхан инээлгээд явж байгаа нөгөө төр чин цагаа бохомдохгүй цагаа юу гэдгийг зөв өнгөрөөж ин гэдэг талаасаа ч юм уу эсвэл бүр заримд нь тань мэдхгүй за юм уу мэдүүлж байна. Бүр ингээд чихэнд нь ингээд сонсохоос өөрөөр аргагүй байдалд оруулна гэдэг нь тэгэж юм хийх гэдэг. Би одоо ингээд яг өөрийнхөө машинаас гадна олон машин сугал дандаа тэрнийг сонсч идэв. Би боддог ах юм их болтын ажиллаж исэн энэ FM нэрээ. Одоо ч байгаа тий. FM яагаад арах болсон юм? Ер нь бол телевизийн салбарлоо нэгэнд орохоор шийдсэн. Нэгэнд орохоор гэж яг FM байхад мэдээж миний хийдэг нэвтрүүлгүүд гэдэг нь миний зорьсон зорилго гэдэг анх радиод орсон зорилго тэг байна л та бас юм чи дотроос хүн бодолтой орно. Тэгээ нэг юм нэвтрүүлэг гэнтрэгээд хүм төргийн мөргийн гэсэн гэдэг юм уу тэр санаанууд манаа намтан сүлд тэгээ нөгөө нэг радиог нэвтрүүлэх жоохон тохирхон байсан ч гэдэг юм. Тэгээд дүрстэй байвал илүү зүгээр юм болоо гэж бодсон талаасаа ч гэсэн. Би яг тэрнийг яриад юм гэхлээр ерөнхийдөө өнөөдөр радио гэж яриа л да. Радио сонсож амьдрна гэдэг бол бас их Монголд их чухал болчиход байна. Ялангуяа хүний амьдралын одоо идэвхтэй цагийн өглөө одоо 8-аас гэж яриа л да. Ороо 8 хүртэл ч юм уу. Ерөнхийдөө машинд бол маш их хугацаа өнгөрөөж. Тэгэхээр энэ бол боловсрал одоо соёлын боловсралд бол их чухал үүрэгтэй юм болоо зэвсэг юм болоо болчиход байгаа юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Тий. Тэгээ бид нар нэг юм соёл гэдэг хэрэг ягаад ч зүгээр бүр уламжлалаасаа зангиа зүүсэн костюм өссөн үсээ самансан гутлаа тусалсан. Тий. Гэдэг нэг юм соёл талаас. Тий. Ингээд тэгээд тэгчгэр соёлтой болчлоо гэж боддог. Нөгөө талаасаа болохоор зэрэг соёл гэдэг хэрэг бас нэг юм одоо юу гэдгийг гоё ярьсан тийм ээ боловсон ярьсан гэдэг юм. Тэр нь бас уулж байгаа. Цэцэн зэлмэг. Тий, цэцэн зэлмэг ярьдаг. Нөгөө талаас нь ингээд үзэхээр соёл гэхээр зэрэг яг ч урлаг урлаг сайхантай холбоо тийм ээ. Тайзны урлагтай. Тий, тайзны урлаг гэдэг юм уу эсвэл одоо хөгжимтэй холбоо тийм соёлтой хүн тийм хөгжим сонсдог гэдэг ч юм уу ингээд ирдэг байхгүй. Тэгэхээр би миний хараад байгаа нь болохоор зэрэг соёлтой хүн гэхээр зэрэг юу гэдгийг бусдад нийцэж амьдардаг хүнийг л гэдэг юм болов уу гэж би хэлэх гээд тэрнээс соёлын талаарх зөндөө орон борлогын тодорхойлт байна, хэл болгон дээр тодорхойлт байна гэд тэгээд тэр дундаас авто соёлыг сонгож авсан. За саяны тэр нөгөө нэг радио сонсох соёл чинь болохоор зэрэг бид нар яг үүндээ сонгоод сонсч байсан юм биш. Сонсохоос өөр аргагүй болоод сонсч байсан үед бид нар байсан. За одоо харин өөрөө чинь нялх жоохон хүүхэд насны шүү үед. Тий. Шугамар тэртээ тэргүүл дуурж яадаг. Тий, нэг юм ганц суугтай тэндээс сонсож байгааг учраас одоо л радио сонсох, телевиз үзэх, хөгжим сонсох сонголт ихтэй болчиход. Тэгээ би түрүүн битэр нөгөө ярьж байгаа нүүзэгч олон маань энэ хоёр нэг соёлтой хүмүүс болоод байгаа юм биш. Би зүгээр өнөөдөр их болтойгоо ерөнхийдөө яаж ийм соёлтой болсон бэ гэдэг нэг жишээ болгож яриад байна л да. Соёлтой гэдэг нь бас нөгөө янз бүрийн үзүүлэлт байхаас гадна манай их бол их загварлаг. Би өөрөө чинь өштэй нугад явах. Би бас их тийм одоо хувцс сунар ерөнхийдөө нэг хөөцөлтөд улаараад ахтай биш. Тэгээ нэг аятайхан цэвэрхэн явах юмсан гэж дандаа боддог. Тэгээ өөрөө чи би хараад бас энэ талаас их надад их юу санагддгийг. Их тийм цэмцгэр юм байдалтай. Хавцаа өөрөө ер нь сонгоод байна уу, аяад байна уу, яагаад байна? Энэ оёж өгч байгаа надаа. За. Тий. Одоо манай би одоо нэг бус юу гэж анзаарлаа энэ. За. Ингээд аяад ер нь бол яг хавцаа нэг дүрстэй юмд гардаг болсноос хойш. Телевизд гардаг болсноос хойш хавцаа анхаарах хэрэгтэй боллоо. Би ч анх радиод байж чичээд нөгөө микрофоны ардл сууж явах учраас радио телевиз хоёрын ялгаа нь болж таарч байгаа. За тэгээд дээрэс нь яг үндэ чамирхан хүн биш л те. Одоо таны хэлдгээр чамирхан хүмүүс зүгээр цэвэрхэн хувцас өмсөл гэдэг юм шиг. Дээрээс нь болохоор зэрэг эн чинь хүмүүст харагдах байдлыг яг үндэ би тоодгүй байсан үе байсан нэг хэсэг. Ерөөсөө би яг нас үеийн онцлогоос шалтгаалаад надад таарч байвал энэ надад л таалаа гэж орсоор ярьдээс над дээр сууж таарж ивэл одоо болоо гэж. Тий, ус нь ямар амаатай ингэдэг ч юу байсан. Тэгээ сүүлийн үед их анхаарч байгаа. За манай гэр бүлийн хүн надад энийг хийж өгч байгаа.
Боо танаа гэрүүлийн одоо бүтээгдэхүүн. Тий, бүтээгдэхүүн. Яасан брэнд. Мондөг ер нь би анзаараад байгаа сүүлийн. Би тэр ч нэг бас нэг хайхтрын тухай ярьсангүй шүү. Зүгээр би ингээд дотроо бодож явдаг байхгүй. Нэг бол бас их чамин хөрх юм өмсөх юм да гэд. За. Тэгвэл бас нэг өөр хүчин зүйл байгаа юм байна. Тий, брэнд. Тэгээ ерөнхийдөө миний имиж мейкер гэж хэлж байгаа. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс нүдэн дээр гарч байгаа юм чинь цэвэрхэн гараа. Уртаа талд нь юу яадаг байсан бол цэвэрхэн гараа энэ төр гээд тэгээд л одоо би чинь бол ингээд сахал ус ургуулаад тийм ээ ус ингээл ургацсан тэгэл явж идэг тийм ч байсан үе. Тэгэхээр зэрэг яг харагдана гэдэг нөгөө хамгийн анхны сэтгэл гэдэг бас хүнд чухал болов. Би яг өөрийгөө нэх яагаад яриад байгаа юм биш. Ер нь бол Universe Songs-ын шүүгч хийгээд би ойлгосон байхгүй. За энэ чи ер нь их айхтар сэрэмжтэй бодлоготой хамтахгүй хүн болгон нөгөө бүх юмыг хардаг тий. Одоо ингээл ямар хувцастай байна. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вижн хэрэгсэл жишээлбэл дүр төрхөө харуулдаг юм бол маш чухал байт юм байна. Тэр бол одоо долгионы өөрийнх нь юу биш. Ер нь тэр телевизээр гарах соёл гэдэг юм уу. Энэ чинь маш өндөр шаардлагатай байт юм байна. Тэгээ би энэ алчуур тэр зүүж яг тэр үе таардаг байхгүй. Тэгээд тэр хүчин нөлөө нь ямар мундаг байдгийг би сүүлд нь одоо их айхтар ойлгосон л да. Хүмүүс ингэ над руу уцтаад энэ зүүдэг алчуур чинь яаж зүүдэг юм бэ? Яаж ороод юм бэ? Одоо бас эн чинь бас нэг бүтэн технологи байна шүү дээ. Тий. Тэгээд тэр утгаараа гадна байдал бас их чухал. Хүнийг бас нэг юм одоо нэг битэрник соёлтой биш би дахиад давтал. Зүгээр нэг ингээ харахад нэг юм энэ ч бас нэг соёлтой хүн байх шүү гэж нэг ярьдаг да. Зүгээр хэлж ирэх төмөө. Радио болохоор яах вэ? Юу дуу хоолой янз бүрийн одоо хүний чих сонор сайн нөлөөж хүрч ивэл тийм ээ. Тийм ач холбогдолтой. Тэгвэл өөрөө чинь дизайнер одоо имиж мейкер гэж орчин үеийн хэлээр ярил л да. Өөрөө чи ихнэр хэн гэж хүн бэ? Мөнхтэй яа. Мөнхтэй. Би одоо захиалга өгч юм боолтой би яриад болох байгаа тий. Яриад байгаа хоёлаа. Тэгээ ер нь бол тийм билээ нэг соёлтой хүн гэснээс нэг соёлтой ганга хоёр хүн гэж бас ойлгож тий ойлгоод байгаа. Энэ соёлтой хүн гэдэг нь миний төрөвчөнд хэлснээс бусдаа зогсож амьдардаг хүнийг л хэлээд байгаа болохоос ш. Энэ дээр би юу нэмээд ярихад тарих толгой оны одоо оюуны чадах гэж бас ярих зүйтэй байгаа л да. Хүн чинь ингээд юугаараа биш ээ. Нэг ийм үг байдаг шүү дээ. Хүнийг ингээд хувцаар нь ухтаж аваад ухаанаар нь үдэж гаргадаг гэж те. Тэр чинь бас нэг айхтар үг шүү. Тийм. Гэхдээ энэ альва нийгэмд ингээ хүн өөрөө ярьж ш нийгэм бие авч явах байл гэдэг. Тэр чи бас нэг ингээ хүнтэй юм яриа сууж яхад бас нэг нөлөөлөхүүц өөрт нь сонирхолтой тэр ярьж байгаа хүндээ сонирхолтой харилцсан сонирхолтой ийм байна гэдэг чинь нэг ясны соёлыг хэлээд байна шүү дээ. Тэгээ өөрөө бие биендээ гоё таашаал одоо өгдөг те. Мэдрэмж гэх юм уу? Мэдрэмж. Танид ярьж байгаа зүйл нөгөө хүн таалагдах байх мэдрэх. Тэгэхээр энэ бол шүү дээ. Энэ одоо миний бодлоор бас зүгээр өөрөө нэг тийм ухаантай болоод цоороод явцсан биш шүү дээ. Чи бас нэг өөр нөхцлүүд байна шүү дээ. Баг нас шид юм уу тий. Гэр орон одоо анх мэдээл нүдэ нэнгүүт авч байгаа мэдээлэл энэ өөрөө нь хотын хөвгтөө. Тий, багтаар гэх. Багтаар нэгдүгээр төрөхөд төрсөн. 66 оны үеэр төрж ирсэн. Оо ямар сони. Тийм 7 сарын 14-нд төрсөн. 11-нд нь үер болол 12-нд манай ээж Сүхбаатарын талбай дээр нэг вертолиотор хүмүүсийг үерт орж ирсэн гоо буулгаж байгааг хараад сууж исэн гэсэн. Жохон 20 хэдэл охин байсан чи 13-нд нь үдээс өмнө ахиж очирсан чинь талбай дээр авчираад буулгадсан шиг байна шүү. Тэгээд сууж исэн жохон өвдөх маяг орохоор зэрэг гэртээ хараад хоол моолыг зогсож исэн. Манайх чинь одоогийн Америк элчин гэрэнтэй төвсгэр байсан юм байна. Зөв. Би хаяа нэг заримдаа яг нутаг сонохоор Америк элчинд Америк руу элчинд орчихно. Хөрөөх хэрэгтэй. Харин би ороод хөрөөё би гэдэг хөрөөхгөө тэгвэл энэ юу суул зарлаа шүү гэдэг тоглолцлаа. Манай их бол төрж яхад би 11 настай стадионд цэнгэл төхрөөд наадам үзээд одоо энэ Жамчин Бадруугны гэрүүл Бадрууган бид нэг бүгд жоохон байс хоёр гэрүүл ингээд наадам үзэж яваад тэр үер
нааш зугтдаг байхгүй. Аа. Тэгээ би 11 настай хүүхдийг их айхтар сандгийн ус чинь яг ингээл иддэм бэл ерөөс. Оволцоол ерөөс. Тэгээ би яаж шокнд орчих. Одоо ингээ зарим кино юу энэ төр үзэж яхад бол хүн чинь тийм үер газар хөдлөлт энтрээс ингээ шокнд орд юм байл. Тэгдэг. Тэгэхэд лот юу болсон үед л их болд маань хорвоод мэдчихсэн ба шүү дээ. Тэгээд багаас за радио сонсно. Тэгээ аав ээж бас өөрөө бас хүн болгоно шүү дээ. Тийм манай аав ээж хоёр бол такс болгоо шүү дээ. Би ингэсээ одоо нэг манай радиод Монголын радиод байсан хүн л гэсэндээ нөгөө нэг коммуналка гэж байдаг шүү дээ. Одоо манай геолог 96-д байсан байхгүй юу? Тэр дээдлийн 3 дугаар сургууль хажуудлын дээдлийн тэнд нэг юм коммуналка гэдэг нэг өрөөнд айл байдаг байсан шиг байна. Би одоо болоо. Сонин шүү. Манай үзэгч олонд бас зөвхөн Оросд байсан биш. Бас манад бас байна. Өөрөөр хэлбэл коридор 1 галтгоо 1 0 1 тэгээд 2 3 өрөө байдаг бол 2 3 айл тэгээд нэг өрөөнд. Тийм тэнд би амьдэрчсэн би баг багтаа нэг юм нуруу мурууныг имплементээс болоо би 5 настай хөлд орсон байхгүй. За. Тэгээ шогмын радио өвдөг дээрээ тавьдаг байсан. Тавьчаад өвөр дээрээ тавьчаад сонсоо сууж байдаг. Тэгээ нөгөөх нь ингээл шалан дээр л байдаг байсан юм лээ. Тэгээ хөгжим юмгууд ингээ хөгжим юмлэр ингээ зөгцсөн сууж исэн чинь гаднаас орж ирсэн манай аав ээж хоёрт. Хөө энэ наадах чинь хөгжим чинь болох юм биш үү? Үгүй одоо би бол бүр радио хөтлөгч болох код нь тэгэхэд тавьж ирсэн байх. Тэгсэн манай аав ээж хоёр би тэрээс юу гэж ийм хөгжим хөгжих гарч байгаа юм. Ингээ тоогоогүй юм лээ. Тэгээ би 2 дугаар сургуульд ороод тэгээ 10 жил 2 дугаар сургууль төгсөөд нөгөө энэ хүмүүнлэгт байж хатан орсон засгийн сургуульд хайжууд. Орос хэл хаанс орсон тийм? Тэгээ Монголд л 2 дугаар сургуульд 7 дугаар ангид байхдаа л орсоор ирдэг байсан. За. Англиэд худалдаа үйлдвэрийн дээдийг сүүлд нэлээд 27 та болсон энэ ороод тэгээ 2 дугаар курстэй л англиар ярьдаг болсон. Ерөнхийдөө өөрөө ингэ сураад байна тий. Би бас энэ үзэг шат залуучууд байвал бас энэ хэл сурах соёл гэдэг бас их ярих дуртай. Тэгээ энэ чинь бас их чухал юм байна. Орос хэлийг бол би ерөнхийдөө кино хөлбөмбөгээр үзсээрээ сурцсан. Сонсоод. Тэгээд нөгөө эн чинь хүн сонсохоор зүгээр сонсоод байх биш, зүгээр хараад байх биш. Эний чинь ингэдэг юм биш, тэр чинь тэгдэг юм биш, тэгсрээ сурцсан билээ. Одоо тийм видео киноны бүүн боллоо ш 90-д он. Тэргээр англиар сурсан одоо миний найз нар байна. Одоо энэ Санжаа Сүрэнгийн баяраа биш, зоргийн ах. Би одоо миний мэдхээс ингээд одоо бол мундаг англи хэлний бүр профессионал юу болсон. Тэгээд анх сурж явах нь би яг хажууд нь ажиглаж исэн байхгүй. Ингэж сурж болох юм байна гэдэг. Тэг би нэг жоохон өөрөө нэг жоохон залхуурах маягтай яасан хандсан. Гэхдээ би яг нэг ойрзуурыг манайх кофе цайгаар тайлдгаа. Цай авъя. Тэгээд би боддог байхгүй яг наадах чинь би яг харж ирсэн. Одоо тэгээ 2 дугаар энэ жоохон дулзгнууд байна шүү дээ. Одоо тав өрөөгөө жоохон юмнууд чи манай бас дүүнэрийн хүүхдүүд мөхтүүдийг л байна л да. Cartoon Network-ыг үзэл устсаас болчих байх. Харин тэгдэг. Тэр шиг манай их бол бас явжээ тэр замдаар. Орос нар бол гэсэн англи дээр бол чинь 2000-ад оны үед нэг DVD-ний үе байлаа шүү дээ. Бүүм болж байсан. Тэг чи би нэг 1400-аа DVD 1700 орчлоо. Бас хобби аа. Цуглуулаа 1700 их вэ шүү. Тэгээд тэрний бараг 80-90% нь сабтайтлтай. За. Титртэй. Тэгээд англи дээр нь уншаад үгийн тогтооход ингээ явхад харьцуулаад асар их хэл сайжирсан. Тэгээд 2006 оноос эхэлж ер нь бол яг 95 оноос эхэлж би жуулч тавч явдаг байсан. Гайд. Ярианы л юм л да. Тэр үе чинь гайд ш монголоор одоо хөтч тий. Тэгээд дараа нь англи хэлтэй нэгтлэн болоод би чи нэгтлэн мэрэгжилтэй дуусна. За. Энэ 3 жил нэгтлээгээ. Тэгээ сүүлд нь санхүүгийн зөвлөгөө 2000-ад оны үчнэг гадаадуудын хөрөнгө оруулагч нарын орж ирдэг байлаа шүү дээ. Тэг чи англи хэлтэй санхүүгийн хоолж байсан юм уу? Би чи энд гангараад баахан санхүүгийн зөвлөгөөийг тавьж байгаа. Тэгээд 2006 оноос ТV-ийн кино албаны даргатай танил найзууд юм ярьж сууж байгаад шүүмжлэхгүй юу би. Танай киноныхын ширм орчуулга шал дэмий гэсэн нөгөөд чинь мэдээ дуртай баг. Чи тийм аваа юм бол нэг кино орчуулаад аваад. Тэгэхээр анхны киног орчуулсан. Тэгээ анхны гол гэдэг нэг хөлбөмбөгийн тухай кинод шүү дээ. Сантьяго Мунес гэдэг. Тэрийг нэг хошин маягийн кино биш үү? Биш нэг юм юунаас Америк Мексикээс нэг хүүхэд Ньюкасл ирээд тоглоод бараад
тэрийг 10 минут орчуул гээд 10 минут орчуулж явуул та гэхээр 10 минут орчуулаа явуулсан чинь хүү яа чи хаана юу гэж өссөн гэнэ. Синхрон орчуулга хийсэн үү? Гүйг зөвхөн нэг текстийг бичээд сонсож байгаа текстийг бичээд орчуулдаг. Тэгэл гол 1-2-ыг орчуулвал тэгээд цэргийн сургуулийг хамгийн анх олон ангид Орос киноноос барьж авсан. Тэгээд тэрнээс хойш тэгээ яг тоолоод үзэхээр янз бүр нэг ангиар нь тоолох юм бол 1000 гараа явчихдаг. Нэрээр нь тоолвол цөөхөн л дөө. За. Гэх маягтай тэгэл орчуулагч болцсон юм. Тий. Би тэр хөтөчид дээр бас нэг юм ярмаар санагдаж байна надад. Өнөөдөр Монголыг гадныханд зөв таниулах тий. Монголын тухай маш одоо содон мессеж өгөх одоо энэ үүрэг бол энэ хөтөчнөрд маш их байна. Тэгэхээр энэ хөтөчнөр одоо нэлээд тийм боловсралтай, мэдлэгтэй, улс орноо сайн мэддэг тий. Яг л гаднаас ирж байгаа хүн чинь дандаа нэг болох утгагүй юм ин бас сонирхдаг юу тал биш үү? Сайхан юм мэдээж тэргүүл ойлгож байгаа. Тэгэхээр энд бол нэг тийм анх хөдөлчихэд эвгүй тийм сонин ситуацууд гарна үү? Ялангуяа барууны жуулчтай яриа шүү дээ. Нэг сэлэнгэд очицсан жуулчны бааз дундчих байхгүй. Тэгсэн би чи нэг англиар ярьдаг ингээд 5 орны 15 хүн аваа явуулаа. Австрали, Америк, Канада, Их Британи, Шинэ Зеланд ч үлээ. Их гүрний юу нэ тэ. Тэгсэн чинь 2 англи явсан. 3 англичууд нь тэр дундаа моогоо яраагаар. Хямсгар бид нар чинь. Гэсэн. Тэгээ шөнө унтчихсэн чинь гэрт нэг нь орж ирсэн сэрэг татаад. Тэгээ ингээ харсан. Яасан гэдгсэн чинь би унтчих чадахгүй. Нэг болов гэдгсэн. Энд өхөр дуураад хажуудлаа. Мөөрөөд. Тий өхөр мөөрөөд энэ чинь одоо дуу гаргаад би унтчих чадахгүй. Хэрнгүй бид нар яаж чадахгүй шүү дээ. Мал ингээл одоо тий бид нар Монгол бол тий ингээд Монголд явсал одоо бид нар мал залаа тэгээд таныг ясны төлөө очиод хэлэхээр зэрэг тэр чинь дураа болохгүй тий. Тэгээд сарвч байгаа чинь тэгээд мэдэх юм. Үгүй тийм банашаа. Иргэжлэлтэй. Мөр хагас иргэжлэлтэй надад шахас зэрлэг амт юм чинь. Бүр болдгоо. Тэр нурууд босч ирээд хуцаа өмсөд. Мөнгө төлцөө. Тий аль $300 өгч гэсэн. За. Би эзэнт навч би эзэнт навч өгөөд тэр малыг алчээ. Гаргуулчих. Тэгвэл ахиж дуурхан болчих. Чи алуулах гэж байгаа юм уу тий? Тэгэхгүй бол би дугуй болгож чадахгүй гэснээр чинь заа завууч тэргээ яваад гэсэн. Чи үг өстой. Йоо хэцүү яа. Тий хараа мөнгө нь өгчөөд юу яа гэдэг. Зарим нь болохоор зэрэг тэг нь 11 болж явах ч уцтаад энэ Улаанбаатар Чингис тууцмаас 11 өнгөрч байхад уцтаад 11-ийн цаг үед уцтаад энэ яг харанхуулахгүй юм бохоо 100. Энэ яг 10 өнгөрч явах ч үл яг харанхуулахгүй. Би унтмаар байна шүү дээ. Тэр нууцлаар манай даварцсан асуудал. Тий манайх ч нэг ийм ийм оврдор байгаа. Танах тэр чинь хаансч ирсэн бэл танах шиг ийм байгаа биш. Тий. Нар энэний цагаар орчдөг юм аа. Тийм учраас нар ингээд бид нар хамаагүй сүлд харддаг юм аа. Их гэдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг яг Монголоо танилцуулна гэдгийн хувьд нэг юм үзэн суртлын үед гэдэг юм уу. Манай ээж өөрөө орчуулагч л та. Тэгэхээр зэрэг нөгөө муудлаа харагдуулахгүй тийм ээ. Тэд нар бол мундаг бэлтгэгддэг гэсэн. Тийм ээ. Тэгээ нөгөө жуулчдаа байнга дагаж явна. Болохгүй газар одоо нөө хойцол огсгол байлаа шүү дээ. Болохгүй газар оруулчвал асуудал орно. Асар хатуу чанд цензур тавьдаг байсан. Би ч бас сонноос хөтөж хийжсэн удаа байдсан шүү дээ. Би Монголын явсгал залуучууд эвлийн төв ороо гэж явахад гадаад харилцааны хэлсэн жоохон бацаан референт хөтөж болцсон. Тэгэл гадны зоч тэрний эвлийн шоумаар тэднийг дагуулад явна л да. Би нэг ямар утгаар яриад байна гэхээр инх бол доо. Энэ хөтөчнөрийн үүрэг өнөөдөр аялал жуулчлалын салбарыг ярьж л да. Манайх нэг хоёр үнцэг байгаа. Нэг нь болохоор одоо ээж чинь миний үе бас харьцангуй нь одоо юу байсан учраас бас нэг бидний ийм дотор нэг тийм юу гэдэг шүү дээ. Стержин гэж ярьсан. Бас нэг ярихгүй юм аа бас ухаантай ярих ч юм уу. Нөгөө хэсэг нь болохоор өөрөө чинь үе болоо явчихжээ шүү дээ. Одоо 90-аад оноос хойш эрх чөлөөтэй ярьж дуурах тий гэдэг утгаар. Тэгэхээр энд бас нэг юм хоёр туйл байгаа даа. Нэг нь болохоор гадныхан жоохон тийм дээрэнгүү ханддаг гэж яриа л да. Одоо сая өөрөө бол хүртэл явж шүү дээ. Тэгэхээр манай хөтөчнөрийн мэдлэг боловсрол юунд ямар одоо төвшөнд байх хэрэгтэй үгүй
та нар бол тийм сайхан одоо юу өхрийг дугаа болгодог тийм юм байд юм байна л да. Тэ бид нар бол өвөө гэдгийг л баталгаад одоо өөрөөс нь хэлдэг тэ. Ингэхгүй тэгэхгүй бол одоо аваачаад тэр юу гэсэн үг одоо Монгол малыг дугаа болгох гэж одоо тийм ухаанд нэг томорж идэг. Тэр үе өнгөрсөн гэдэг утгаар л би яриад байгаа. Тийм ээ. Тэгээ одоо заагууд байна. Тэгээ та нарын үеийг бодоод нөгөө барууны жуулчд ихэрдэг болсон. Тэгсэн чөлөөтэй тэр үчи социалист лагерын юмнууд. За нэг ховорхон анчид одоо юмнууд ирнэ. Тэгээ манай ч яг нөгөө гадаадын жуулчд хөөжлөх газар байсан учраас дандаа гадаад утгааг явдаг л байсан. Баруун Герман, Америк. Тэгээ тийм яг өнөө зөвхөн яг ингээд нэг юм мэдээж хамаг муухай гэдэг ч юм уу да хамаг юуг ярихгүй гэж айл болохоор нөгөө дүлтэйгээ маргалдаад л би тийм сонсон монголчуудаа бас биш ээ. Монголчууд тэгдэггүй энэ төргээд бүр тэр байтугай та нар ингээд юу яадаг хөдөө очиод ингээ яхаа зэрэг хүмүүс зэрлэг хүмүүс шиг зэрлэг махатээ сууж идэг байсан тийм гисэн гэтэргээд улаан мах ингээд тэр байтугай тэднэртэй ч ярилдэн шүү дээ. Та нарыг бодох юм бол бид нар махаа болгож хэрэглэгээ. Та нар шиг тэр рээр тэргээд нөгөө стейкнүүд тийм ээ. Цусаар гоожуулаад бид нар иддэг. Тэгэхээр хэрний илүү махчин болж тарж байна. Вампир болж тарж байгаа гээл маргалтах. Чихгээл зөндөөлөн байдаг л. Би наадах гэдэг чи би яг ингээд загнасан газар мааж гэдэг шиг. Манайх өнөөдөр уг нь бол байж тээ яг аялал жуулчдын объектын хувьд аваад үзэхэд байж тээ тэдний аялал юуны дэргэд бол хамаагүй садан юм байгаа. Тийм ээ. Зүгээр одоо мал аж ахуй гэхтэл жуулчны юу баггүй юу? Тий. Одоо гүс хахаас ахуулаад эсвэл одоо айр нэрж одоо юу вэ штэ. Тэгэхээр энэ бол өнөөдөр энийг монголчууд бид нэр их тийм юу байх хэрэгтэй л гэж би ярих гэдэг байна. Мэдлэг нэг суурьтай, тайлбарлагатай айгу утга учиртай, уламжлал нэм юм а, түүхэн нэм юм а тийм учраас та нар уучлаарай. Манай югарл байж усын нуул ясын даг. Тийм ээ. Би нэг яг нэрээс би Таиландд очиод би Таиландыг их айгүй шүтсэн тэгэхэд нэг тийм өөр ингэсэн аав сайл явж байгаа байхгүй. Тэгээ хүнийг бол юу зөөлөн эвтэй аргаар та нар ингээ манай югарл явна шүү гэдэг юу бол очингууд онгосноос боонгууд яг тэрний хийгээд өгдөг санаасаа тий. Тэгэхээр тэр гайд бол өөр шиг нэг юу вэ л да нэг үйл ажиллагаа нэ. За тэгээ ингээ хэл уламжлал гэдээ яваад байдаг. Одоо нэг киноны орчуулга гэл киноны орчуулга өнөөдөр ер нь тийм хяналт шалгалт юу байх вэ? Өөрийнхөө цензураар явах уу, сама цензураар явах уу? Ер нь тий зарим газар зарим телевизээс шалтгаалж байгаа шиг байна. Тийм үү. Яаж хандж байгаа? Тий. Хэр зэрэг нэг чухал ач холбогдол өгч байна гэдгээс. Чухал киноныхаа юм чухал ач холбогдол өгөх телевиз бий. Тэгээд тэрийг киног айгуу гоё орчуулга бай, сайн байх хэвээр, сайн уншилттай байх хэвээр тэр гэдэг тэр телевизүүд бий. Зүгээр нэг юм одоо хаанч л гэсэн зарим зүгээр нэг цаг яасан тийм ээ. Ослохгүй орчуулгатай тийм телевизүүд гэдэг ч юм уу тийм ч юм байна. Тэгэхээр нэг юм хуучин шиг нөгөө нэг юу гэдгийг главлит гэдэг ч юм уу тэгээд ах юм бол ерөнхийдөө байхгүй шүүмжлэлийн газар гэж. Тийм утга зөв тэрэн шиг байхгүй зүгээр гэхдээ тэр нь бид нар хад шаргалтай байгаа байхгүй. Тий. Гэхдээ үзэгчид бол алддаг юм дөө. Үнэхээр божигнуулдаг тэд нар бол энийг ингээд ахтай яадаг ингээд. Тэгээ зарим үед үнэхээр кино орчуулж байгаад буудахаас өөр аргагүй бай. Тий. Яагаад тэгэхээр зэрэг мэдхгүй гараад ирдэг. Зүгээр яг киноныхоо үйл явдал гол нөлөөлөх өөргөө тийм юмыг бол мэдээж буудна. Гэхдээ айл болохоор болохыг хичээн л дээ. Тэгээд би ч нэг 10 жил байхдаа хими хичээл тех муу байсан. Тэгээд тэр цэргийн сургуулийг орчуулж байхад хими хичээл дээр бол зарим дээр бол үнэхээр буудахаас арга. Өөрөө ч юуч мэдхгүй. Уншиж судлаач юу гэж ойлгохгүй учраас ерөнхийдөө юмыг нэг ойлгоод байдаг ч тийм ээ. Тэгээд дээрэс нэг юм кино орчуулж байгаа зүгээр миний бодож байгаа нэг юм нэг нэрний гэдэг нэр томьёог зүгээр л нэг Google дээр үзчихэл болчихоор юм л орхичихё. Жохон залхуураад байдаг юм болоод гэж харагдав. Тэрнээс биш Google чихэд утга нь гараад ирчихэр юм л тэр чигт нь усаад байдаг ч юм. Би нэг яагаад яриад ирсэн бэ шүү дээ болоо. Ерөнхийдөө кино хэл ус одоо төмөн олон биш дээ. Заавал бүгдээр хэл мэдэх албагүй шүү дээ. Тэгээ олцоо орчуулгаар мэдээлэл авдаг. Би одоо бүр тийм парадокс явдлууд өртөл бидний залуу багт гарч ирсэн шүү дээ. Одоо ударны фронт гэдэг шүү дээ. Гавшхаа фронт гэж орчуулдаг. Тэр чи одоо цөмрөлтийн фронт шиг тийм цохилт хийх гэдэг чинь магна одоо манлаж явж байгаа фронт шиг юм шиг өөр утга яваад шүү дээ.
Тэгээд тиймэрхүү нэг бодлын онгой шиг юмнууд их гардаг. Тэгээд би тэрнийг нөгөө өнөөдрийн зарим кино орчуулга ингээд үзээд байхад бас тийм гасламар юмнууд байна тий. Гэхдээ энэ явандаа тэгээд сайжрна л да. Мэдээж сайжрна. Гэхдээ нэг юм common sense одоо юу гэдгийг нэг юм ихэнх тийм нэг юм тодорхой гэдэг юм хүн болгоо мэддэг юм ядаж зөв орчуулж байгаа юм. Тэрнээс биш зөвхөн өөрөө мэдэхгүй чадахгүй хүн болгоо мэдэхгүй юм байж болно. Тэрнтэй бол юм ч ярих юм байхгүй. Нөгөө нэг соёл гэдэг ярихаар зэрэг бид нэг юм бас нэг талаасаа соёл гэдэг чинь нэг юм зааг хязгаар юм. Тэрийг давж болохгүй шүү гэсэн хязгаар юм. Тэрнтэй адилхан кино орчуулган дээр ч гэсэн өөр бусад юм дээр ч гэсэн яг энэс илүү ихтэй судлаа яриад хэрэггүй гэдэг нэг хязгаар байхыг хэлээд байна. Яг зөв. Соёл гэдэг чинь бас нэг юм гортиг байгаа шүү. Тий харин тий. Зүгээр одоо ардчил гэдэг анарх биш гэдэгтэй адилхан. Соёл гэдэг чинь зүгээр нэг өхөр нугаа болгоод байх гэдэгтэй бас биш шүү дээ. Тий. Тэгэхээр цаад хүн ч гэсэн тэр улс орны онцлог байдлыг мэддэг хүн тэдний ухаантай биш шүү дээ. Яг нь. Бас молгоо нөхөр л явж байгаа байхгүй тэнд дотор тийм ээ. Тий. Тэгэхээр энэ соёл гэдэг бол их тийм одоо нарийн юм байна л да. Тий. Хязгаарыг давахгүй гэдэг нь болохоор зэрэг айгаа зогсож байгаа биш юм аа. Биш. Тий. Эндээс ингэхээр зэрэг одоо юунд яагаад зогсож байгаа нэг жишээл бид нар Багтааргийнхан одоо Муйсын хойдод л Кубэлчингийн дээр авих. Их сургуулийн 34 бай. Санаас миний баг настанд ихсэн шүү дээ. Би тэнд ухаан орсон анх 60 айл гэдэг герман элчийн надлын байр шүү дээ. 60 айл тэр авир чинь ингээд яв бид нар 20 эдтэй залуучууд одоо арх үж юм л да. Арх тал тэгээд тэр үе чинь нэг залуучууд байхдаа арх өдөгч бүгдээрээ гарч ирлаа. Тэр үеийн онцлог. Тий. Тэгэл тэгсэн нэг нь хаш ойрлж байгаа шүү дээ. Нөгөөх нь манай найзууд авахгүй нөгөөх нь жижимэг байгаа шүү дээ. Хүмүүс унтж байгаа шүү дээ. Тий. 20 эдээс ахтасан. Би тэгээд залууч бид нар тэгжил одоо юу гэдгийг чинь би нэг яагаад энийг хийж байгаа гэхээр 20 эдтэй халдсан залуу хинээс айхав дээ. Айхан болчин мөр намтагдаад. Тий, намтагдаад ямар сандал орилж явах одоо юу гэдгийг гараад гэдэг чинь тэгтэл нэг нь хэлж байгаа. Би ч тэгж явж л байсан. Дэшиг байх царай залуу. Тэгэхээр нөгөөд нь хэлж шít хүмүүс унтж байгаа чимээгүй л дээ. Айсан тавьж зүгээр хүмүүс унтж байгаа. Тэд 50 байдлаар алдагдаад байгаа хувьд согтсон үедээ хүртэл алддаггүй байсан. Тэрийг би зааг хязгаар гэж яриад байгаа. Тэрнээс биш 90 цэрээ алдаад явхад зөндөл тийм үе бас 20 эдтэй залуучвал яг зэрэгээс салагдаад ирцэн байж явах үедээ бол би нэг юм одооныхоор бол нэг зомбир хуу гэдэг юм уу да. Хин юутай хамаа байхгүй зүгээр зодтолчлээ болдог тийм үеч байсан. Тэгэхээр зэрэг тийм үедээ л бид нар тийм даруулгатай байсан гэдэг би хэлэх гээд байгаа байхгүй. Их зөв ярьж байна. Даруулга гэдэг нь заавал юм диктатурын маягаар дарахтай биш. Одоо түрүүн би нэг орос үг хэрэглээс стержн гэж. Тий. Дотор энийг бол аав ээжээсээ ямар нэгэн байдлаар тэрнээс байгаль дэлхийгээс одоо яг хоо гены юунууд эдгээр зөндөл бий л дээ. Тэгээ би энийг юу гэж ярих гэдэг гэхэлэр энэ нэвтрүүлгээр би дандаа нэг тач шиг ярьдаг юм. Одоо залуучууд минь хөөхд төрөнгөт нүдэ нээнгүүт энийг заадаг байх хэрэгтэй. Энийг олон нийтийн газар хашгирж явж болдгоо шүү гэдэг юм уу те. Тийм ээ. Яг л бидний үеч гэсэн би түрүү ярьлаа шүү. Би ич тэгж явдаг ус. Тэр юу чинь код чинь бас дөнгөжл яригдах гэдэг шүү. Бидний үед чинь бас нэг тийм тамтга алдсан юу байгаагүй. Атманууд нь ч гэсэн соёлтой байлаа шүү. Одоо нэг төгөртөө би нэрийг нэлээд яг нэг хотын хөгжим энэ төргээд ярьжсэн чинь талгаах та одоо энэ рок, поп хөгжим орцсонд би болсон энэ гэж яриул их л доош ороод байна да гэсэн юм ярьдаг байхгүй. Би тэгэхээр нь одоо юу гэсэн үг вэ те. Орцсон дотор би олсон одоо энэ гитар тоглох гитарыг орцсон л орсон байх. Тийм шүү. Тэрний шоу одоо үгүйсгэж болохгүй ч. Хаана адуун зэл дээр төрс юм уу те. Тэгээд би тоглох шаглан болгоо. Тэр шиг бас нэг тухайн нөхцлүүд байна шүү. Тийм ээ. Нэг хэсэг нь тэнд ингээд хөдөөнөө сайхан телевизэн тал нутагта малаа хариулаад нэг хэсэг нь хотод амьдарч байна. Энд чинь зүгээр л аль ч улс орнд байдаг л тийм одоо нийгэм шүү дээ. Тэр дотор ингээд соёл бүрэн дотроо соёл чинь асар их байгаа үстэй. Тий. Энэ нэг юм хөгжмийн соёл. Тий. Хөгжим одоо юу гэдэг хөгжим сонсох соёл. Энэ чинь зөвхөн Монголд биш шүү дээ. Тий. Харин тэрэн дотроо та ямар дуу сонсож байгаа тэр нь таны сонирхол. Тий. Харин та яг рок сонсож байгаагаар та бид нар одоо юу гэдгийг
ACDC чанга хашгичуулаад гудамжаар алхаад байж болохгүй ш нөгөө дээр үүсэх юм. Ямар нөхцөл сонсох уу? Тий. Чихвчэндээ гэдэг юм өөрөө бусдаас адлах өөрөө таашаал авах сонсох. Тэрийг би одоо соёлно гэж хэлээд байгаа. Хөгжим сонсох. Харин сонсох хөгжим л таны сонирхол. Асуудлын гол нь юу нэхэр сүүлийн үед дөнгөс өчигдөрх манай нэг танд нэлээ боломжийн залуу юу зохиолондоо сонссон чинь орг гэж хэллээ энэ гэхэд тэр бол таны сонирхол харин яаж сонсох нь соёл байгаа. Хүмүүс яагаад тэрийг ингэж хэлээд байна гэж хэлэхэр зэрэг их хвчлэн зохиолондоо сонсож байгаа хүмүүс хамгийн чанга дээр нь тавиад автобуусанд гэдэг юм уу тийм ээ. Тэр байтугай одоо утсан дээр чанга тавьчаа сонсоо. Такси урталтыг. Тий харин тий. Тэгэхээр тэрэнд нь хүмүүс дургуусаад байгаа. Тэр үйлдэлт нь тэгээд байгаа болохоос биш сонсож байгаа хөгжим хин ч яриаггүй л байна. Тийм ээ тийм. Манайхан ингээд туйлшраад идэг байна. Харин тий. Тэгэхээр зэрэг нөгөө нэг би өчигдөр ингээд бодоо сууж ясна. Ер нь яг соёлтой хүн гэдэг чинь бол бусдад саад болохгүй гэж бид рүү хэлсэн тийм ээ. Тийм хүнийг л өөрийнхөө явж байгаа. Өөрийнхөө соёлыг одоо юу гэдэг сонирхлыг яваад байгаа хүнийг л хэлнэ. Харин бүдүүлэг хүн гэдэг юм бол өөрийнхөө сонирхлыг бусдад тулгаад байгаа хүнийг л хэлэх юм бол. Чангаар тавиад юу гэдгийг тэргээд тэгэн гоо хамгийн гол асуудал нь одоо ингээд гудамжинд явж байгаа та нар бүгдээрээ сонсоод үзээрэй. Хин хамгийн чанга хөгжимтэй хэмжээ. Хин одоо цуцсан дээрээ бусдыг анзаарахгүй юм дуу сонсож байна. Хин автобусд хамгийн чанга ямар дуу тавьж байна. Хөдөө явхад бол ямар дуу тавьж байна гэдэг юм. Гэдэг тэр нь бол тэрүүгээр л хэмжигдээд байгаа болохоос ш. Тэр дууны юу гэдэг жанр, төрөл жанр гэдэг нь тэрүүгээр хэмжигдээд байгаа биш үү? Би одоо анх одоо хөгжимгээл ярьж явах намайг шиг айгүй муухай ингээл бургуутсаал хотын хөгжим, өдөөний хөгжим чи ингэж ялгалаа барилаа гэх тэгээд яг энэ чи ярьсан баг. Энд ямар нэг антагонист юм байхгүй. Тийм ээ. Хүн хаана ямар хөгжмөө сонсноо тэр хүний өөрийнх нь одоо мэдрэмж гэж ярил сонирхол тэ. Тэгээд хоёрдугаар би юутай холбож үзтгий. Манайч нэг юм айгүй гоё арчилсан эрхчлөөтэй нөхцөл амьдардаг өдөөний ард том ялангуяа. Тэнд бол ингээд сайхан хээр талд бол хөгжмийг яаж сонссон болж байна тэ. Нөгөө нөхцөл нь болохоор хотын одоо ийм зэрэгэлдээ амьдарч байгаа орц одоо айл хоног шиг орилуулаа хашгираад ягаад авахс болохгүй шүү дээ. Тэгэхээр яг төрөө шинэ 20 хэд настай байхдаа чанга тавьдаг юу үе байж лээсэн. Сүүлдээ ойлгосон. Сүүлдээ ойлгоод наад чинь болохгүй хүн амьтны 5 давхыг алдагдуулаад одоо аав ээжээс хавлаад бид нар шинээр Орос руу шахагддаг шиг ерөөсө тэрнтэй холбоотой шүү дээ. Тэр шин тэр үед нөгөө нэг 2 3 өрөө зарим нэг өрөө ингээл янз бүрийн амьд дээдлэн 4 өрөө нэг хитгэн байр байдгийг энэ хотын төв. Тэгээд тэндээс ингээд яхахлаар чинь гитар хоолол бүгдөө жоохон би алий хүүхдүүдэд гадаа гарч тавал. Тэгээд гадаа гарахлаар өвлөл одоо даараад бэрээд байх учраас зомбол яг төлөө модон дээр суугаад бас ингээд тоглоод наргаад янз бүр хошин шогмол яагаад ингээд байж идэг. Өвлөл орцондоо биш шүү дээ. Орцондоо шахагдсан. Тэгээд орцны чинь акустик нь бас их гоё цуураатай тий. Тэгээд орцноосоо бас шахагдсан дэр чинь тий. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг соёлтой холбоотой л да. Тэр одоо манай орц гişл бишмэхтэй 8 айл байсан биш 12 айл байдаг байхгүй юу? 4 давхар ингээ 4 юутай орцон төртөл байсан 16 айл ч юм уу. Энэ чинь бас ингээ орцон хамаагүй чанга гитар тоглоод ахлаар бас сууратаад эвгүй л дээ. Тэгэхээр тэрний чинь ингээ жоохон айтайхан чимээгүй гэдэг кодыг л бидэнд бас суулгаад байна л да. Тий. Миний төрсөндөө өмнө хувь төссөн юм. Тэр ингээд ер нь их төстэй л дээ. Ер нь манай эрэгтэй тэгээд хоёул ингээд дуулахаар манай тэр дүү ингээд дуулахаар зэрэг ингээд сангинуулж алддаг байхгүй. Би болохоор зэрэг ингээд ерөнхийдөө тал хоолоогоор дандаа дуусаргаас уртсан. Шивэнж дуулж байгаа байхгүй. Тий харин тэгэхээр тэр чинь нөгөө орцсонтой холбоотой. Манай тэр дүү бол нөгөө багасаа хөдөө өссөн гэдэг юм уу. Тэгээд тайзан дээр хөгжмгүүл манархсаар хагаад жоохон хэмжээ муутай болсон болохоос амар хүчтэй болоод байна. Би одоо энийг бас энэ манай нэг одоо супер одоо дэвш дэлхийн одоо бол амар төвшин, Ариун Баатар одоо Бадрах хэнтэр гэлээ шүү. Энэ шиг бас би тэрнтэй одоо жишээлбэл Английн дуучид бол агаар нь тийм одоо юу зөөлөн байна те. Тийм учраас дуулах байх нь арай өөр. Манайхан чинь ингээд нөгөө нэг нөхцөл яагаад тийм Монголын одоо дүүрийн ийм том дэг сургууль бий болоод байна гэхэлээ би бас тэрнтэй холбож үзсэн. Энэ агаар салхи Монголын салхинтэй ингээд дахиад дуулж байгаа энэ бүхэн тэр нөгөө ген бас байна шүү дээ. Тийм ээ тийм. Бас тэгж үзэж болох уу гэж байна. Тийм шүү нэрэ бас тийм мэд хэрлээс нь удааг юм. Ер нь яг
ихэвчлэн нэг мундаг нэртэй болсон хөгжимчд гэдэг юм уу мундаг дэлхийн одууд модууд ихэвчлэн нэг хөгжмийн боловсрол нь сүм дээрээ олж авсан боловсрол эхэлдэг тий. Бүгдөө сумаар дамжсан. Тий, соёлынх нь нэг хэлбэрийн шашин байхгүй бид нар чинь. Тэгтэл биднэрт болохоор зэрэг одоо хөгжим сурч байгаа улсуудын ихэнх хэсэг нь хөгжим тоглож байгаа улсуудын магадгүй ихэнх нь орцоор болж авсан учраас. Тийм. Тэгээ яг зарим хүмүүс хэлдэг л дээ. Одоо ингээд одоо шиг бидний баг байхад хуучин цаг шиг тийм YouTube хичээлээ алахгүй юм гэдэг. Тэгээд яг би тэрэндээ чинь их харамсдаг ч гүйл дээ. Би ийм юм билээ. Ингээ муу гитар чинь хэрбас биш. Сайн уу хэрбас биш. Тэгээ ингээ бодоод байсан чинь ингээ миний доотлын одоо их чинь том хөгтөн тэрээс хоол гитар их гоё мой тоглолдог тийм улсууд. Тэгээ бодоод байсан чинь би ч өөрөө солгоо юм. За. Пол Маккартни. Гэхдээ солгоодоо гитар сурахтаа баруунаар сурцсан. Тэгэхээр зэрэг магадгүй хоёр гараа солилцсон учраас тийм байсан ч юм билээ гэж зүгээр өөрөө тийм таймширлах хүчээр сууж лээдэг л да. Тий. Авто соёл гэснээс ойлоо бас тэр хөдөлгөөний соёл гэж бас байх хэрэгтэй байна. Өнөөдөр Монголд ялангуяа. Өнөөдөр одоо төрөө нөгөө соёлын давтлуу баруун тархины гамбино теори хийдэг нэвтрүүлэг бид нар ингэж байдгаар одоо энийг яах гэж хичээдэг. Өчүүхэн ч гэсэн хувь нэмэр байна. Өнөөдөр бас ийм хөдөлгөөний соёл зөрчдөг ийм үзэгдэл бол нэргээд байсаар л байна. Тэгээ энэ бол ингээ аажмаар гайгүй болох болоо гэж. Энэ өнөөдрийн төвчрөл маш их нөлөөлж байгаа. Уралдаад авчдаг тийм. Энэ нөгөө миний харсан би тэрэн бас дотоо ярьсан байна уучлаарай. Миний харсан өнцөг нь болохоор зэрэг соёлтой хүн одоо гэдэг авто соёлыг эзэмссэн хүн хязгаарч хүний машины урдуур дайрахгүй юм байна. Авто соёл эзэмсэн хүн хязгаарч сигналдаж тавихгүй юм байна. Авто соёл эзэмссэн хүн улаан гэрлэр дайрч орохгүй юм байна гэж бодсон байхгүй. Одоо та бүхэн сая нэвтрүүлэгт орохоос өмнө хоёул уцаа хаалаа шүү дээ. Гар утасны соёл хамгийн сүүлийн соёл Монголд орж ирсэн нэвтэрсэн гэдэг юм да. Тэгээд эхэндээ бол бид нар бүгдээрээ л ингээл удамжинд уцаагаа хаалал чанга яриад би тэнд байна энд байна гэж хашгирдаг болж хамгийн аль болохоор хамгийн жиг дээр нь тавина уцтай гэдгийг мэдгэхийн тулд одоо бид нар уцтай гэдгээ бараг ичих шахаад байж байна. Уцсан дуурахаар хичээд ингээд цаашаа талд байдаг болоод гэдэг. Тэгэхээр зэрэг хүмүүс соёлтой болоод байна. Энэ бол уцны соёлтой болж байгаа. Уцаар ярих. Чанга ярих юм болж байна. Бид хашгирч ярих юм болж байна. Хүмүүс рүү орой залах гам болдог. Бид соёл бий болоод байгаа. Тэгэхээр зэрэг бид соёлтой болсон. Уцсан соёлтой болсон учраас уцаа хэрэгэл сураад байна. Тэрэн шиг авто соёлтой болвол бид нар автомашины хэрэгэл сурах гэдэг. Тэрний нэг нь хөдөлгөөний соёл байна. Тэгээ машин авах гэдэг юм уу, машинаа сонгох, тэгээ тэгэн одоо хурдаа одоо тохируулж явах. За тэгээ дээрэс нь машинаа байрлуулахаас ахуулаад миний хамгийн дөрөвд одоо би хотын дарга болоод хийвэл хамгийн дөрөвд хийх юм бол би паркинг полистэй болоо гэж боддог. Ингээ бүгд одоо байр-байранд орж тавьж сурах. 1 2 3 ингээд алгас жалгасаар явсан хичнээн бид нар зогсоолыг ингээд хөдлөн тавьдсан. Харахаар зэрэг шахаагүй юм шиг гэдэг ч юм. Америкт паркинг полис та далил тавьсан байвал авчиад хорхочдөг, Европт очиод хорхочдөг. Тэгээд торгол уцаанд хайч явждаг гэдэг шиг. Тэрэн шиг тэрнээсээ эхлэе гэдэг ч юм нэг юм барих юмтай болоё гэж би бодсон байхгүй. Тэрнээс биш одоо хөдөлгөөний соёл ингээд машин хүмүүсийн урдуур дайрдаг маярдаг тэр нь болохоор зэрэг энэ авто соёл суугаагүйгээс л холбоотой. Авто соёл гэснээс би нэг сэдв надад юу санагдчих. Одоо ингээл муу Prius энэ гэл их хад үзэн. Тий. Нөгөө Prius ч одоо мундаг машин биз дээ. Тий шүү дээ. Японод хийж байгаа тий. Тий. Гэхдээ тэгээд тэр Prius-тэй биш байна. Тэр барьж байгаа хүндээ байна тий. Тэгээд одоо муу Prius хийж одоо Америкийн одоо онжил дэд юм байл шүү дээ. Тий. Одоо өөрөөр хэлбэл энэ бас нэг ямар соёл гэх юм тээврийн хэрэгсэл гэдэг утгаар хүлээж авахгүй гэдэг нэг юм байна манайханд тий. Одоо нэг заавал нэг айгүй мондөг. Яг хөө тэр хувь хүний өстө нэг лаага иднэ, лоонга иднэ гэдэг шиг. Тэгэхдээ би хувьдаа бол тээврийн хэрэгслийг гэж үздэг. Би утсыг бол би холбооны хэрэгсэл. Одоо энэ 99.11-т дугаарч 120 сая хөрж ин шиг энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ ямар үзүүлэлт юм бэ те? Энэ эсвэл одоо би сайн ойлгохгүй. Миний хувьд хосрогдсон байж магадгүй. Тэгээ би зүгээр одоо 99.06 гэж барьж идэг л да. Тэгээ би 99.11-т утсаа зүгээр хүн бэлгэлж суудаа байдгийг. Тэгээ энийг би одоо ямар очтой энэ бас соёлтой холбоотой байна. Тий бодоод байна тий. Нэг юм зүгээр
зиндарах гэдэг юм да. Тэр чинь угаасаа л ямар ч нийгэм каст руу юм улам тий огцруулаад байгаа юм шиг санагдав. Зиндарах гэдэг үзэгдэл ямар ч нийгэмд байсан юм билээ. Тийм л дээ. Тэгээ хуучны үед нөгөө нэг ганс мансараа уралдах гэдэг ч юм уу, албатаараа уралдах гэдэг ч юм уу тийм байсан. Тэр нэг зөвхөн Монгол хүнд ч бас байгаад байгаа юм биш юм байна. Хоёулаа ингээд сая Америкчууд унтдаг, Америкийн баячуул гэдэг тэгэн гол одоо жишээлбэл би тэр нөгөө нэг Сиатлын хажууд тэр нэг Киркландд дамжуулсан Белевью гэж хот байсан. Тэнд ихвчлэн саятнууд амьдардаг гэдэг чинь тэнд очиж харахаар зэрэг хамгийн ганган одоо алт мөнгө зүүсэн бол Оросууд, Украин хүүхэд байдаг. Бус нь бүгдээрээ футболтой, джинстэй энэ төр яваал явж байдаг. Гэхдээ унжгаа машин бол шалгуутай байгаа гэдэг. Тэгэхээр зэрэг тим бол гэдэг өөрийнхөө хөрөнгө чинээг илэрхийлэх гэсэн нэг тимнүүд бол байдаг юм шиг. Наадах тэр чинь би ингэж боддог. Өнөөдөр магадгүй хүн энэ одоо далгын одоо юу юм ядуу гоолгоч ингээд яалаа барьлаа гэж ярих вэ те. Үгүй би дандаа ингэж ярьдیں۔ Манад нийгмээр нэлийн жигд одоо дунд давхаргах юм гэж штэ. Би жигдэр босоод ирлээ штэ. Тэгэхээр бас үүж байгаа цаг маг одоо юм нэлээ тэнд бол бас нэг ингэж гайхуулж болно. Тийм ээ. Хамгийн гоё одоо Bentley ч юм уу юу ч. Тэгэхгүй нэг ихэнх одоо 70% болж юм гэж сүлээ. Ядуу тарчиг амьдарч явахад нэг нөхөр тэнд гарч ирэл одоо хашгир алгаах гэж байгаа. Иш одоо хашгирахгүй чинь би ямар утгаар ярьж юм гэсэн. Нөгөө л машинаа гайхуулаад тий. Тэгээ шанг яваал энэ төр. Энэ бол бас соёлтой холбоотой юм болов. Магадгүй би буруу ярьж иж магадгүй. Тэгээ Prius-ыг Европт бол мангар хөндлөлт юм шүү дээ. За одоо бол цахилгаан машин ороод ирнэ. Бензин машинууд байхад Prius-г унахаар зэрэг хайбрид машин энэ экологт хайртай энэ аягүй хариуцлагатай иргэн байна гэж үздэг. Америк ч гэсэн бас тэгж үздэг гэсэн. Одоо хайбрид машин хоцрогдоод цахилгаан машин Tesla энэ гараад ирэхээс цахилгаан машинууд гараад ирэхээс цахилгаан машинтай тэрнийхээ дээр орцсон. Зүгээр Европ бол эсэргээр нь нөгөө зиндаалж байгаа байхгүй юу? Тий. Одоо машиных нь үнэ. Тий. Та юу яатсан? Та энэ экологт анхаарал тавьдаг. За тэгээд юутай тийм хүн байна. Бид нар болохоор юм нарийн одоо хөгийн амтан гэж харах нь шүү дээ. Тэнд бол бензин харуулаад айгүй хайбрид унчаад. Тэнд бол бензинийг яадаг та аюу гэдэг агаарын бохирдлыг эсэг байдаг тийм хүн байна гэх айгүй дэмждэг. Айгүй их нэр хүндтэй байдаг юм билээ. Америкт бол би сайн Prius-тэй хүмүүсийг мэдээгүй. Европ Prius унаад явж байхад тийм байсан. Тэгэхээр нэг юм Prius-ыг нөгөө нэг асуудлын гол нь Prius-тэй хүмүүс нь өөрсдөө нөгөө хямдхан байна. Одоо юу гэдгийг сэлбэг хямдхан магадгүй тийм ч байдаг юм яа хөнгөн шинхэн болохоор зэрэг ингээд байдаг. Цэрэгтээс манай нэг айгүй өөрхөн найзбайсан байхгүй. Айгүй дандаа инээж явдаг ингээд. Тэгсэн чинь микро ундаг болцсон. Сүүлд нэг. За. Тэгээ нэг таарсан чинь нөгөө чинь зөвхөн нүчүүд нэг ялз хараач мараагаал зүгээрс чигтэй их би юу таньдаг. Чи ч одоо яагаад ийм болчдөг юм. Наад юу микро чинь тийм вирус байна уу яадаг нэг юм болгодог вирус байна юм байна. Хүний тарихт бол өгшөө өөрчлөлт. Гэсэн чинь нөгөө ч ааштай тэгдэг юм аа. Ингэж явахгүй болдго юм аа гэх. Тэгээ би бодохоор зэрэг магадгүй тэр нэг хүмүүс юу гэдгийг нэг үлж шүү дээ 90-11-тай уцтай байхгүй том машинтай байхгүй хүн биш хүн гэдэг тийм нэг юу өөрсдөө нэг тийм юу суулгах чахаар зэрэг тийм болчихдөг юм болов уу гэж надад бодогдоо. Энэ нөгөө улс орны хөгжилтэй бас их холбоотой гэж би боддог. Энэ тарчиг амьдралаас одоо ингээд нэг манайхан ч бас нэг үндэсний хувьд бас нэг хажуудлаа харж тэгж одоо шавхаархаж атаархаж нэг хэсэг явлаа шүү дээ. Энэ вирус чинь бас арилахад тийм амар биш. Амар биш. Тэгэхээр нэлээд чинэлэг болох ёстой юм байна л да. Барьцах одоо атаарах юм зөөлрөх тусам энэ чинь өөр болж эхэлнэ шүү дээ. Тэгэхдээ би бас нөгөө нэг хуучны бидний үеэс үлдсэн нэг юм чамин юм хөөцөлдөг зан чанар гэж бас байна. Бүсгүүчүүд нь одоо гоё өндөр өсгийтэй гот шүүм бөмсдөг. Энэ бол ерөөсө буруу биш гэж би боддгийг. Одоо гоё харагдах. Нөгөө саяны ярьдаг туйл нь ингээд итрээд явхлаар бүсгүүчүүд нь бүсгүүч юм уу, эрэгтэй ч юм уу хөлдөө ойлгох нэг практикл хувцас одоо их зүгээр үеийн ингээд нэг өмсөж байгаагаа ингээд бүр нэг айгүй сонирн болгочдөг шүү дээ. Тэгээ яхаа энэ бол дандаа хоёр талтай асуудал. Тэрийн одоо абсолют үнэн гэж байхгүй шүү дээ. Энэ нэг миний хэлээд байгаа нэг юм тодорхой зааг. Харагдахгүй тэр нь одоо юм тэнд очиод зогсоор зогс тэмдэг байгаа шүү гэж харагдав. За тэгээд би нэг автоцойлыг бас нэг юм нэмж хэлэхгүй болохгүй. Бид нэр 90 оноос хойш машинтай болох хэрэгтэй болсон. 2000 оноос хойш машинтай болох боломжтой болсон. 2010 оноос хойш машинтай боёо гэдгийг
машин хүртээмжтэй болсон. Одоо бүх нийт тийм. Тий. Тэгэхээр зэрэг эн чинь яг үндсэндээ бол үзэхээр 10 жил машинтай болоод 10 жил болж байна гэсэн үг шүү дээ. За магадгүй. Тэгэхээр зэрэг энэ хооронд нөгөө бид нар нөгөө соёлжих гэдэг утга нь болохоор зэрэг нэг юм цэмцгэрхэн сариалаад ингээд байх юм биш. Бид нар соёлтой гэхээр зэрэг буужраад тонгоогоол ингээд тэрэндээ биш нөгөө машинтайгаа хамт амьдрал сурхал юм байгаа. Тийм тэрийг нь нөгөө түрүү чимний гар утастай хамт амьдрал сурсан гэдэг шиг унтахтаа юу гэдгийг дууг найрхан болгоод олон үнэ дэрэг найрхан болгож сурсан гэдэг шиг олон үнэ дэрэг би юу яадаг. Дээрээс нь болохоор машин гэдгийг машин суучгаар өөрөө биш болчихж байгаа юм шиг санаад байдаг. Харин тий. Долгиох машинтаа суугаа явахаар зэрэг долгиохын машин болдог болохоос долгиох биш гэж байна. Уучлаарай тэр дугаарын машины дээр одоо долгиохын нэр байгаа. Та өөрөө гэсэн. Бид нар хизээч хийхгүй үйлдэлээ машин дотор орчиж хийдэг байхгүй. Машин дотор бид нар хүнтэй хэрэлддэг. Машин дотроо хараадаг юм уу та. Машинаас гарангуудаа нөгөө нэг долгио болж нөгөө нэг. Тийм учраас машин дотроо ч гэсэн хэвээрээ машинаас гарсан ч гэсэн хэвээрээ байх юм бол одоо энэ их асуудлууд айгүй олон асуудлууд хэлдэг. Машины тоо их байна гэдэг юм уу, зам бага байна. Хонконгод очиж үзсэн биз дээ. Хонконгийн зам Улаанбаатарын замаас дээр гараад байх юм байхгүй. Тэгээ Хонконг бас хэцүү талтай шүү. Хонконгийн юу гэдгийг машины тоо Улаанбаатараас хамаагүй илүү. Хонконгод юу гэдгийг машины урт нь Улаанбаатарын замын уртаас хамаагүй одоо юу гэдэг Монгол Улаанбаатар чинь хэдэн зуун километр гэл Хонконг нэг 2100 км зам урттай юм байна. Тэгээ бид нар машин замаа ингээд тавьчихаар зам дээр машинуудыг ингээд тавьчихаар машин зам дүүрнэ гэж яриад байгаа. Тэгэхээр тэр чинь нэг юм хөдөлгөөнд ороод Хонконгийнхан ингээд зөмөө зохицуулж болоод байгаа. Асуудал биднэрт байна л гэдгийг хөндлөө байна тий. Тийм ээ. Тэрийн энд ярилцлаганд бол нэг тийм үнэн болоод ухаантай царай гаргаад яриад байхдаа биш. Саяны инх болдоо ярьдгаар утасны 90 үе гараад одоо ямар утас барьж байлаа өнөөдөр ямар утас барьж байна тийм анх нэг ийм утас бариад байсан чинь би анх 91 онд Сингапурт очиод машин дотор ороод суусан чинь нэг нөхөр машин дотор уцаар байл би шокнд орж ирсэн. Өөх ийм гэж бас байна. Ийм том гоё утас бариад нэг бид нарыг тосоод явсан. Тэгэл яг энэ бол 30 жилийн өмнөх асуудал. Тэгтэл бас өөрөөр хэлбэл хөгжил улс орон хөгжиж байгаа. Гэхдээ удаашралтай байна гэдэг санаа. Хоёрдугаар соёлжиж байгаа юу? Соёлжиж байгаа. Тэгээс бүгдөө нэг тийм бүдүүлэг юугаараа яваад байгаа юм биш үү? Одоо би нэг гадны хүмүүсийн юугаар ингэ нүдээр дүгнүүлэх би их сонирхолтой байдаг. Тэгээ манай энэ Улаанбаатарын миний нэг найз хаяа Монголд ирдэг. Тэгээ бүр ингэдэг байхгүй. Танахч бүр өстэй. Яг баруун гэд орсоор запад болсон. Янаддаг сайхан санагдаад би өөрөө дотроо болохоор яг бохомдоо яг гаднаас харахад хөвжөл сайхан байхгүй. За их бол тэр цаг ингээд ярих зүйлдээ би төгсгөлт нь манай их бол бас дуулна. Ер нь гитарын соёл, дууны соёл би нэг төрөө хэлгээд асуугаад байсан. Манай нэвтрүүлгийн уламжлалаар төгсгөлт нэг урлагийн номероор хөгжмийн номероор дуусгав. Би өнөөдөр өөрөө чинь нэг тийм амьдаар гэж ярил л да. За гитар бариад нэг манай үзэгч олонд дуулахаа нэг сонирхуулаач гэж хүсэж байна тий. За манай их бол би анх нөгөө нэг сага надад ярьдаг байхгүй юу. Инх бол тэгээд би тэгээд нөгөө чамаа мэддэг тэгтээ танилцаагүй байсан юм а гэж. Тэгээд ийм хөрхөн орслууд болоод байдаг байхгүй юу. Тэгээд би өнөөдөр орслууд болоод өгж болох уу гэж сонирхъя. Ямар дуу яж болох вэ? Би чамны ночиг дуу. За. Темная ночь, только пули свистят по степи, только ветер гудит в проводах, тускло звезды мерцают. В темную ночь ты, любимая, знаю, не спишь.
И у детской кроватки тайком ты слезу утираешь. Как я люблю глубину твоих ласковых глаз, как я хочу к ним прижаться сейчас губами. Темная ночь разделяет любимая нас, и тревожная черная степь пролегла между нами. Верю в тебя, дорогую подругу мою, эта вера от пули меня темной ночью хранила. Радостно мне, я спокоен в смертельном бою, знаю, встретись с любовью меня, чтоб со мной не случилось. Смерть не страшна, с ней не раз мы встречались в степи. Вот и теперь надо мною она кружится. Ты меня ждешь и у детской кроватки не спишь, и поэтому знаю, со мной ничего не случится. И поэтому знаю, со мной ничего не случится. За манай их бол тийм баард биш үү? Баард маягийн. Ер нь баард урд сонирхно үү? Бас баг зэрэг. Баг зэрэг нэ. Тэ акустик жинхэнэ гэрийн нөхцлөөр гоё. Ингээд нэг дулаахан уур амьсгал мэдрэгдэж байна те. За нэг иймэрхүү. Энд ч нэг наша песнягаар энэгээр орсон. За. Сая нэг 20-ны үеэр. Тий. Наша песня. РЦНК хийсэн те. Русский дом дээр. Тэ нэг онлайн. Онлайн. Нэг жинхэнэ нэг яг 20-ны үеэр. Ковид үеэр. Тий. Тэгээд нөгөөдөл чинь тэ нэг дараа нэгсэн концерт гэлөө тэрэндээ тэгээд ягаад тэр нэг намайг одоо хариуцж исэн гэдэг юм уу, тэр нэг хөрхэн амт бас насалж бариад тэгээд сургуу болсон. Сүүлд нөгөө UB кино фестивал дээр РЦНК-ынтай уулзсан чи хүүе та хаашаа алга болчихоо. Нэг тиймэрхүү юм болсон. Ер нь бол яг нэг бидний соёл гэдэг юм уу, гитар одоо дээдлэн за яг мэдээж танай хамтлагийнхаа дуу бол одоо хамгийн түрүүнд орцны гитарчдын чансаа гэдэг юм уу, хамгийн түрүүнд энэмсглийн дуу шинэ гарсан дууг оруулсан, гитартаар оруулсан. Тэр үед ямар нот гэж байх юм биш. Тэр нь зам ундаг. Дараа нь орс дуу оруулах юм бол тэгээд тэрнээс илүү мундаг. Тийм үеийн нэг шинэ аккорд гаргаж ирсэн. Шинэ аккордтой тийм. Тэр олцонд од болоод. Тийм од болоод тэгээд нөгөөдөл нь харж байгаа л ингээд сураад гэдэг ч юм тийм л байдаг гэсэн. За манай их бол тэр сайхан ингээд ярилцлаа. Манай ярилцлага маань одоо өндөрлөх болж байна. Тэгээд манай соёл кафегийн уламжлал байдгийг дахиад уулзнаа. Тэгээд дахиад манай кафегаар орж ирж байгаарай. Ерөнхийдөө манай үзэгч олонд битээр өнөөдөр авто соёлыг гэдэг ухаалны таарад тийм одоо дахиад хэлэхэд битээрийн л одоо тийм бод сандаг харилцсан ярилцаж та бүхэн эндээс авахын аваад хайхын хаяад тэгээд андараа гэж хүсмээр байна. За их бол одоо авто соёл нэвтрүүлгийг та нар үргэлжлүүлж үзээрэй. Channel 11-ээр гардаг манай Гамбиногийн захиралтай сувг. За ингээд 2022 онд шинэ амжилт дүүрэн тийм ээ гоё дахиад гоё хөрөмнүүд үзүүлж хайхуулаарай гэж хүсмээр гэрүүлийнхэндээ мэд өргөрөө. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ өндөрлөе та. За баярлалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёлын урлагийн газартай хамтран бэлтгэлээ.